тэгвэл энийг ерөнхийд нь ингээд хэлчихвэл яаж юм бүгдээрээ. Хэрэвзээ альва хүчний одоо оршиж байгаа тэр шулуун нь эргэлтийн тэнхлэгийг дайрж явах юм бол буюу ОЦ-ийг дайрж явах юм бол тухайлбал энд нэг юм F хүч байна. Энэний оршиж байгаа шулууныг ингээд үргэлжлүүлээд зурх юм бол тэр үргэлжлэл нь энэ ОЦ-ийг дайрж явах юм бол энд байгаа ОЦ-ыг энд бол тэнхлэг байгаа тийм. Энэ тэнхлэгийг дайрж явах юм бол момент нь тэг байна гэд хэлчих болно. Окей. Түүнийг батлахын тулд бүгдээр энэ дээр авч хэлцээ. Энэ хэсэгт юу болж байна гэсэн чинь F хүч тодорхой хэмжээгээр тета өнцгөр үйлчилж байгаа. Юта тета өнцөг үүсгэж байгаа. Энэ одоо хөвтэй тэнхлэгтэй тета өнцөг үүсгэж байгаа бодъё. За өөдтөө гэж хэлсэн ч болно шүү. Та бүхэн яаж хэлмээр байна өөрсдөө дураараа бол яг жинхэнэ дуудлага нь бол тета би тета гэж явчих. Энэ хүчийг хоёр хуваасан байна. Хоёр байгуулагчд нь хуваасан байна. Эхний байгуулагч нь энд харуулсанчлан ийм байгуулагч, дараагийн байгуулагч нь энд харуулсанчлан ийм байгуулагч гээд энэ байгуулагчийг нь хүчний мөрөнд перпендикуляр байгуулагч нөгөө байгуулагчийн дээд талынх нь хэвтэй байгуулагчийг хүчний мөрөнд параллел байгуулагчаа гэж нэрлсэн байна. F2 зураас F perpendicular гэдэг. Одоо энэ бол ингээд өөрөө байхгүй болсон шүү. Зөвхөн хоёр хүч байна. Тэгвэл энэ хоёр хүчний аль нь тухайн түлхүүрийг эргүүлэх вэ гэвэл нэг нь ингээд доошогоо хүчээр үйлчилж байна. Чангаагаад байна. Энэ бол ингээд эргүүлж байна. Бүгдээр харж байгаа. Нөгөөх нь түлхээд байна. Түлхэж байна. Энэ параллел нь түлхэх үйлчлэлийг бий болгох нь байна. Харин энэ перпендикуляр байгуулагч нь эргүүлэх үйлчлэлийг бий болгох нь байна гэсэн үг. Тэр утгаараа перпендикуляр байгуулагч нь момент буюу хүчний моментийг хүчний эргүүлэх үйлчлэлийг бий болгоно. Ингээд бүгдээрээ бичиж момент гэдэг нь хамгийн түрүүнд F2 штрих үржихэн D синус тэг энэ тэг байгаа бүгдээр харж болно түлхэх үйлчлэл үзүүлж байна. Нөгөөх нь бол F2 гэж түүнийг F perpendicular үржихэн D үржихэн синус 90 градус буюу хамгийн их моментийг бий болгож байгааг бүгдээр харж байгаа. F perpendicular D. За F perpendicular болон F параллелуудыг яаж болох вэ? F параллелыг бол бүгдээрээ F-ийг үржихэн косинус тета гэж болчихно. F perpendicular-ыг бүгдээрээ F синус тета гэж болчих чог харж болно. За нөгөө тэгүр энэ параллел хүчнийх нь яг энэ оршиж байгаа шулуун нь угаасаа энэ O эргэлтийн тэнхлэхийг одоо дайрж байгаа учраас энэ нь момент үүсэхгүй буюу хүчний эргүүлэх үйлчлэл нь тэг байх нэ гэсэн санааг илэрхийлнэ. Ингээд жишээ 3-ыг авч бүгдээрээ бодъё. Жишээ 3-ыг харах юм бол 0.2 м урт иштэй түлхүүрээр болтыг чангалахад 15 ньютон ба хэвтэй тэнхлэгтээ 37 градус өнцөг үүсгэж ингэж чангалсан бол хүчний моментийг олооч гэсэн байна. Эдгээрийг олохын тулд бүгдээрээ хүчийг хоёр хуваахгүйсэн ч болно л доо гэнэ. За энэ бол нөгөөх параллел нь. За үүнээс биш би нэг F1 гэж өвчдөө. Ингээд доошоо. Ингээд нөгөө байгуулагч нь бол перпендикуляр байгуулагч. Аль нь эргүүлэх үйлчлэлийг бий болгох вэ? Мэдээж ойлгомжтой. Перпендикуляр буюу миний тэмдэглэснээр F2 хүч нь эргүүлэх үйлчлэлийг бий болгоно. Харин параллел буюу F1 хүч нь зөвхөн түлхэх одоо үйлчлэлийг бий болгож байгаа. Энд ингээд эргэлтийн тэнхлэг байгаа гэдэг үзчихээ бүгдээрээ. Эргэлтийн тэнхлэгээс хүч үйлчилж байгаа энэ цэг хүртэлх одоо энэ шулуун хүртэлх зайн 0.2 м. Энийг бид нар хүчний мөр гэж яриад байгаа шүү. Моментуудыг нэг-нэгээр нь олъё. Хоёр хүч байгаа учраас хоёр момент олно. Эхнийх нь параллел дээр бүгдээр явчих. Тэр нь тэг байгаа. Яг үнэндээ. За гэхдээ M1 гээд түүнийг F1-ийг үржихэн 0.2 үржихэн синус тэг байгаа бүгдээр харж байна. Харин хоёр дахь хэсэгт нь момент 2 F2-ыг үржихэн 0.2 үржихэн синус 90 градус. Ингээд F1 болон F2-уудыг яаж олох вэ? За бүгдээр энд нь тусад нь олчих. F1 гэдэг бол F-ийг үржихэн косинус 37. F2 гэдэг бол F-ийг үржихэн синус 37. Энэ хэд гарах вэ? Энэ 15-ыг үржихэн cos 37 0.8 байдаг. 12 ньютон болох нь байна. Өнөөх нь 15-ыг үржихэн 0.6. За энэ 9 ньютон шүү. Энэ бол 12 ньютон. Ингээд орлуулчих. Энэ тэг гарсан. Ялгаагүй. F2 9-ийг үржихэн 0.2 синус 91 байдаг. Ингээд 1.8. За нэг чинь юу юм бэ? Нэг чинь ньютоныг үржихэн метр байдаг шүү. Ньютоныг үржихэн метр. Магадгүй ньютоныг метрээр үржүүлэх юм бол joule гарах гэж байна гэж байгаа бол зөвхөн ньютон метрээр нь л үлдээчих бүгдээ. За ингээд бүгдээрээ хүчний эргүүлэх үйлчлэлийг оллоо. За яг үнэндээ би энийг хийх ёстой. Юу вэ гэвэл нийлбэр момент нь
m1 дээр нэмэх нь m2 байна. Гэтэл тэг дээр нэмэх нь 1.8 учраас энэ угаасаа 1.8 Ньютон метр байна. За тэгвэл үүнтэй холбоотойгоор хүчний моментуудын нийлбэрийг авч суръя. Нэгээс олон хүч байх юм бол нэгээс олон момент гарч ирнэ гэсэн үг. Тэгвэл альва бид нэгээс олон тооны хүч үйлчлэх тохиолдолд хүч тус бүрийн моментыг нэг ижил эргэлтийн тэнхлэгээс тооцноо. Эргэлтийн тэнхлэгийг энэ дээр авчиг бүгд O гэдэг ингээд эргэлтийн тэнхлэг байгаа гэдэг төсөөлч 90 градусаар. Энд хэдэн хүч үйлчилж чинь тухайн савн дотор F1 хүч үйлчилж чинь, F2 хүч үйлчилж чинь. За дээшээ нэг ийм хүч үйлчилж чинь, доошоо нэг ийм эргүүлэх хүч үйлчилж байна. F1 хүчийг тодтгоё. F1 хүч нь тухайн савааг O тэнхлийн эргэн тойронд цагийн зүүнний эсрэг эргүүлэх гэж оролдож чинь. Тэгээд энд нэг ийм нэмэх тэмдэг тавьсан байгааг анхаараарай. Харин F2 хүч нь бол D2 зайд байгаа юм байна. Тэнхлэхээс тэр нь доошоо дарж байна. Тэгэхээр тэр нь цагийн зүүнний дагуу энэ савааг эргүүлэх гэж оролдож чинь хасах тэмдэг байгааг анхаараарай. Энэ нэмэх болон хасах тэмдгүүд ямар учиртай юм бэ? За эдгээрийг ингэж тодтгоё. Хүчний моментийн чиглэлийг харгалзан дараах тэмдэг тооц дүргийг тодорхойлъё гэсэн байна. Эхнийх нь цагийн зүүнний эсрэг эргүүлэх үйлчлэлтэй хүчний моментыг эерэг тэмдэгт авъя гэсэн байна. Хэрвээ ямар нэгэн хүч альва савааг цагийн зүүнний эсрэг эргүүлэх байгаа бол түүнийг бүгдээрээ эерэг тэмдэгт авъя гэсэн байна. Цагийн зүүнний дагуу эргүүлээд байгаа бол тухайн савааг сөрөг тэмдэгт авъя гэж тохирсон байна гэсэн. За үүнээс хойш ингэж тохирно шүү бүгдээрээ. Ийш нь эргүүлэх гэж оролдож байгаа юм бол нэмэх тэмдэгтээ харин ингээд цагийн зүүнний дагуу эргүүлэх гэж оролдож байх юм бол эргүүлж байх юм бол сөрөг тэмдэгтээ хэнийг авах вэ гэхээр моментуудыг авъя гэсэн байна. Нэмэх момент энэ бол хасах моменттэй гэсэн байна. Хэдэн хүч байна? 2 хүч байна. Эдгээрийн нийлбэрийг яаж авах вэ? За эдгээрийн нийлбэрийг багш нь энэ доор бичээд өгье. За хамгийн түрүүнд момент 1 гэе бүгдээрээ F1 үржих нь D1 синус 90 градус байна. Тэр 90 градусыг би хаанаас мэдээд байна? Энэ перпендикуляр гэдэг угаасаа өгсөн байгаа учраас эндээс мэдээд байна. Энд ч гэсэн перпендикуляр гэдэг өгсөн байна. Энэ ч гэсэн синус 90 болоод 1 болох нь байна гэсэн санааг илэрхийлнэ. F1-ийг ингээд биччихээ бүгдээрээ F1 D1 гэж биччихье. Гэхдээ цагийн зүүнний эсрэг эргүүлж байгаа учраас энэ бол эерэг тэмдэгтээ бичигдэн шүү. Харин нөгөөх нь сөрөг тэмдэгтээ бичигдэнэ. Момент 2 тэнцүү хасах F2-ыг үржих нь D2 синус 90 тэр маань нэгтэй тэнцүү хасах F2-ыг үржих нь D2. Яагаад гэвэл энэ бол тухайн савааг цагийн зүүнний дагуу эргүүлж байна. Энэ цагийн зүүнний дагуу, энэ цагийн зүүнний эсрэг эерэг тэмдэгтэй, сөрөг тэмдэгтэй. Хүчний моментуудын нийлбэрийг яаж бий болох вэ гэхээр нийлбэр момент тэнцүү M1 дээр нэмэх нь M2-ийг, M1 нь нэмэх F1 D1, нэмэх нь хасах F2 D2. Ингээд энэ дээрээс F1 D1 хасах нь F2 D2 гэж бүгдээрээ олж болно гэсэн санааг илэрхийлнэ. Үүнийг баттахад нэг бодлого бодчих цөмөрөө. Зурагт хаалганд үйлчлэх хүчнүүдийг үзүүлжээ. За энэ ямар хаалга вэ гэхээр хаалгыг дээрээс нь бүгдээр харж байгаа гэж бодчихъя. Тэгвэл энэ ооцыг бол нугас буюу эргэлтийн тэнхлэг болж таарах нь нугас. Хүчний моментуудын нийлбэрийг бол хэдэн ширхэг хүч байна? 3 ширхэг хүч байна. Гэхдээ нэг хүч нь шууд тэр чигээрээ моментыг бий болгохгүй тийг болчихно энэ момент нь. Тэр нь аль хүч вэ гэвэл энд байгаа F3 хүч. Яагаад? Тэр нь угаасаа нугасан дээрээс үйлчлээд байна шүү дээ. Хаалгыг онгойлгох чинь гээд энэ нугасыг түлхээд авах юм бол тухайн хаалга ирэхгүй. Аль болох энэ нугасаас хол зайд би үйлчилж явах юм бол хаалга онгоох юм уу нээгдэнэ. Хэрвээ түгжээг бол тийм ээ. Ингээд бүгдээрээ хүчний моментуудыг нь олъё. Хамгийн түрүүнд би нэг зүйлийг шууд хэлээд тавьсан. Тэр нь 3 дугаар хүчний момент нь тэг байна. Яагаад? F3-ыг үржих нь ямар нэгэн зайн энэ зай чинь өөрөө тэг байгаа байхгүй. Эргэлтийн тэнхлэгээс тэр хүч үйлчилж байгаа хүртэлх зай. Угаасаа эргэлтийн тэнхлэгтэр үйлчилж байгаа учраас энэ тэг болчихно. Ингээд тэг 2 дугаар хүчний буюу энэ хүчний үйлчилж байгаа моментыг шууд олчих. Тэрийг M2-гийн M2 тэнцүү F2-ыг үржих нь эргэлтийн тэнхлэгээс тухайн хүч үйлчилж байгаа шулуун хүртэлх зай. Тэр маань бол 2 м байна. Ингээд бүгдээр 2 м үржих нь синус 90 градус. Яагаад? Энэ хоёрын хооронд 90 градус байгаад шүү дээ. Тийм учраас синус 90 градус. Энэ ямар тэмдэгтэй байх вэ? Тухайн F2 хүч дангаараа хаалганд үйлчилж ирсэн бол дээш нь татаад түүнийг цагийн зүүнний эсрэг эргүүлнэ. Тийм учраас энэ нэмэх тэмдэгтэй байна. Энэ ингээд
цагийн зүүнний эсрэг учраас нэмэх тэмдэгтэй байна. M1-ийг харин бүгдээр олъё. M1-ийг олохоос өмнө ингээд олчул яач юм. Ингэж нэг татаад. За энд нэг юм хүч бий болно. Энэ F1-ийг үржих нь cos 37 градус. Харин энэ байгуулагч нь F1-ийг үржих нь sin 37 градус. Аль нь момент үүсэх үү мэдээж ойлгомжтой. Энэ перпендикуляр байгаа энэ байгуулагч нь F1 sinus 37 эргүүлэх үйлчлэлийг бий болгох. Тийм учраас бүгдээрээ бичиж M1 тэнцүү F1 sin 37 үржих нь. За тэгвэл энэ F1 sin 37-оос тэнхлэг хүртэлх за 1.5 м байна. 1.5 м. Энэ хаашаага эргүүлэх гэж оролдох вэ гэвэл цагийн зүүнний дагуу. Тийм учраас хасах тэмдэгтэй байхыг анхаараарай. Энэ үрдэлт нь хасах тэмдгийг шигтгэхэд үгүй. Ингээд нийлбэр моментыг бүгдээр авъя. Тэр бол M1 дээр нэмэх нь 2 нэмэх нь 3 байна. За энэ доороос бичье. Нийлбэр момент тэнцүү. M1-ийг энд олсон байна. Хасах F1 sin 37 нэмэх нь 2F2 нэмэх нь тэг. Хасах F1 тэр маань 10 sin 37 чинь 0.6 2-ыг үржих нь F2 тэр нь 20 ньютон байж ингээд бодоод үзье л да. 40-оос хасах нь 6 ньютон. Ингээд 34 ньютон метр гарах нь байна. Нэг зүйлийг анзаарсан бол 34 гэдэг нь маань өөрөө эерэг тэмдэгтэй гарч байна. Хасах 34 биш. Нэмэх 34 гарч байна. Гэж юу гэсэн үг вэ гэвэл эцэстээ энэ хаалга хаашаага онгох вэ гэвэл эерэг тэмдэгтэй чиглэл буюу ингэж онгох юм байна гэсэн үг. Энийг л илэрхийлж байна.